Одоо яг энэ улаанаар тэмдэглэсэн байна шүү дээ. Аль эзэг нь вэ гэдгийг тэмдэглэсэн байгаа аахгүй юу. Тэгэхээр энэ дээр бол энэ Батарын талгаа гэсэн ахна Трабзавар Батар 15 хайрцаг 38 ширхэг олдоор ирж байгаа гэсэн. За. Манай Монголоос ер нь за нийтдээ 15 хайрцаг 38 олдуур. За ихэнх нь бол хожууд цэрдийн үе буюу 66-аас 100 сая жилийн хооронд Монголын говьд амьдарч байсан үлэг гөрүүлийн асууд байгаа гэсэн байна. За бид нар энэ үлэг олдууруудаа болохоор палеонтологийн уралдантайгаа хамтраад ерөнхийдөө тодорхой болохлороо олон нийтэд үзэсгэлэн гаргахаар ерөнхийдөө төлөвлөж байгаа. Өмнө нь бид нар судалгааны явцад үлэг гөрүүлийн бүтэн асуудал олдох нэг цөөхөн байдаг. Зарим хэсгүүд нь олдсон байдаг. За тэгвэл одоо энэ гаднаас орж ирж байгаа Америк, Францаас орж ирж байгаа энэ үлэг гөрүүлүүдийн маань яс бас мөн адил зарим хэсгүүд нь байх тохиолдол байдаг. Тэгэхээр өмнө нь олдсон байсан бидний үлэг гөрүүлийн ясууд дээр байхгүй хэсгүүд нийлээд явхлаараа бүтэн олдвор болно гэсэн байна. Үүгээрээ үн цэнтэй болоод явна. Шинжлэх ухааны хувьд болохоор. За Монгол улсын Т нарын 8 иргэн Өмнөгов аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар хайгуул малтлаг явуулж олсон үлэг гөрүүлийн багц ясыг 2006 онд улсын хилээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн гайлт худал мэдүүлж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн. Ингээд гадаад улсад ашиг олох зорилгоор худалдан борлуулсан. За Франц улсад бол гадаадын 3 улсын 4 иргэн тухайн иргэд холбогдсон шалгагдсан бол Монгол улсад тухайн үйл явдалд Монгол улсын 8 иргэнийг холбогдуулан шалгаад за гэмт хэрэг үйлдэл холбогдолтод 4 этгээдийг холбогдох хэргийг одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явагдаж байна. Хилээр нэвтрүүлж худалдаалагдсан эд зүйлсүүдийг буцааж авчрах чиглэлд үргэлжлүүлэн ажиллана. Энд нэг зүйлийг тодтогч хэлэхэд бол энэ бол зөвхөн нэг байгууллага, нэг улсын одоо хүчин чармаал дээр асуудал шийдэгдэх зүйл биш. Маш олон улсын, маш олон төрлийн чиглэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд ингэж буцаж ирэх хууль ёсны дагуу өмчлөх эрх бүхий одоо улсдаа ирэх боломж бүрддэг юм байна.